Нүүдэл 999 шатрын тэмцээний бас нэг зорилго нь жуулчин урсгалыг нэмэгдүүлнэ. Манай улс уншдаг үндэстэн болно. Дуу шүлгийн уралдааны ялагч тус бүр 3 сая төгрөгийн шагнал авна. Улаанбархны батлагдсан тохиолдол 800 болж өсжээ. 6 эргэн 36 догийн үйлдэлээр Telegram сүлжээгээр 133 сая 58,357 төгрөгийг зайлшруулжээ. Улаанбаатар хотод анх удаа болж байгаа нүүдэл 999 шатрын тэмцээний шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залууст ач холбогдлыг урайлахын зэрэгцээ жуулчин урсгалыг татах зорилго агуулжээ. Тодорхойлбол 4-5 дугаар сард жуулчид хамгийн бага ирдэг. Тиймээс жуулчдыг татах зорилгоор UV Food наадмыг зохион байгуулж 130 мянган хүн үйлчлүүлсэн байна. Улаанбаатар хотын циркийн өдрүүд болж 37 мянган орчим хүн үзэж сонирхжээ. Харин одоо хот хөдөөгийн 999 шатарчин нэг дор цуглаад байна. Энийний дараа бид нар 3-ыг үржих 3. За цаашлаад одоо Монгол уламжлалын нэг хэлбэр болсон шагаан одоо наадмуудыг энэ асрууд зохион байгуулна. За энэний дараа 5 дугаар сард Улаанбаатар одоо ундаг дугуйн одоо парад болно. Энэний дараа Улаанбаатар марафон гэдэг уламжлалт арга хэмжээ болно. Дээрх үйл ажиллагааг жил тутамд уламжлал болгож зохион байгуулна. Түүнчлэн Улаанбаатар хотын иргэдийн баяр буюу наадмыг тусгайлан зохион байгуулахаар төлөвлөжээ. Манай улс уншдаг үндэстэн болно. Үүний тулд хүүхдийг төрхөөс нэхлээд бага наснд нь ном унших дадал хэвшил суулгах Азийн сангийн дэмжлэгтэй хамтдаа уншицгай төслийг хэрэгжүүлэх гэж байна. Тус сан нь 241 төрлийн номыг цахимжуулж бага насны хүүхдэд ном уншиж өгөх ажлыг зохион байгуулж иржээ. Хүүхдэд ном уншиж өгснөөр хүмүүжлийн олон эерэг үр дүн гардгийг нотлоод байгаа юм а. Бид одоо бичил номын өргөө төслийг бас хийж байна. Энэ нь бол одоо гэр бүлээр хорооноосоо иргэний танхимаасаа ингээд хүүхдэд зориулсан номыг зээлж аваад гэрээрээ уншихын бүрэн боломжийг бий болгоно. Цэцэрлэгийн багш нарын чадхыг бэхжүүл ялангуяа чанга гүшлэг арга зүй нэвтрүүлж тулмаар докторт давахт хугацаанд энэхүү бага насны хүүхдэд буюу төрсөн цагаас нь хойш ном уншиж өгөх одоо практик аргачлалыг хэрэгжүүлж за энэ нь цаашлаад нөгөө дадал хэвшил болгоход бид илүү чиглэн ажиллахаар байгаа. Сонирхолтой манай улс 2009 оноос дэлхийн номын нийслэл болох зорилго тавьсан байдаг. Iced Global телевиз агуайлтын сэдвт дуу шүлгийн уралдаан зохион байгуулж байна. Шагналын сан 14 сая төгрөг. Авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн зориулсан өндөр шагналын сантай дуу шүлгийн уралдаан үргэлжилж байна. Уралдаанд хүмүүс 3 сая төгрөг хожно гэдэг үнэн үү хэмээн асууж байна. Дуу шүлгийн уралдааны ялагч өөр 3 сая төгрөг хожих юм а. 20 дугаар байр 1.5 сая төгрөг, 3 дугаар байр 1 сая төгрөгийн шагналтай. Мөн уралдаанд зөвхөн Орос дуу шүлгээр оролцох уу гэсэн асуулт ихээр ирж байна. Монгол Орос зөвлөлтийн үеийн дуу шүлэг байж болно. Ялангуяа Орос хэл мэдэхгүй гэж айлтгүй Монголын уран бүтээлчдийн цэрэг эх орны сэдв бүтээлээр оролцох боломжтой. Уралдааны талаарх мэдээллийг Iced Global телевизийн цахим хуудаснаас аваарай. Расцветали яблони и груши. Дуулаарай. Шүлгээ унш. Өөрийнхөө бичлэгийг хий. 3 сая төгрөг хож. Улаанбархны батлагдсан тохиолдол энэ сарын 25-ны байдлаар 800 болж нэмэгдлээ. Эмнэлэгт нийт 193 хүн хэвтэ эмчлүүлж байгаагаас халдвар төвчин судлалын үндэсний төвд 168, дунд говьд 5, өмнө говьд 6, Баян хонгорт 11, Төв аймагт 3 хүн тус байна. Мөн гэрээр 37 хүн тусгаарлагдан эмчлүүлж байна. Халдвар авсан с жигтэй 38 хүн байгаа бол халдвартай хүнтэй ойртсон, харьцсан 11,539 хүн байна. Улаанбарх өвчний халдвар 10-аас 14 насныханд дийлэнх нь байгаа ч вакцинд хамрагдах нас нь болоогүй нэгээс доош насны хүүхдүүд өвдөх тохиолдол бас гарчээ. Түүнчлэн Улаанбаатар хотын 72 сургуулийн 222 хүүхэд халдвар авчээ. Сүүлийн 48 цагийн байдлаар 6 эргэн 36-гийн үйлдэлээр Telegram сүлжээгээр 133 сая 58,357 төгрөгийг зайлшруулжээ.
сүүлийн 2 хоногийн байдлаар буюу ердөө 48 цагийн байдлаар нийт 6 иргэн 36 удаагийн гүйлгээгээр бусд руу 133 сая төгрөг даалгавар биелүүлж мөнгө өсгөж аваарай гэсэн зар мэдээллийн дагуу бусд руу мөнгө шилжүүлж захирлуулсан гэж цагдаагийн байгууллагууд гомдол мэдээлэл гаргасан байна. Хэрвээ та уг аппликейшнийг ашигладаг бол өөрийн хувийн аюулгүй байдлаа сайтар хангаарай. За магадгүй зарим иргэд яг одоо энэ бичлэгийг үзэж байхдаа даалгавар биелүүлээд мөнгө өсгөж аваарай гэсэн зарын дагуу бус руу мөнгө шилжүүлэх гэж байгааг бол худлаа амлалт өгсөн группүүдээс гарч сонор сэрэмжээ дэвшүүлээрэй гэж урьдчилан сануулж хэлмээр байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Амралтын өдрөө ай тухтай өнгөрүүлээрэй.